Сайн байцгаана уу? Бид хоёрын дараагийн влог эхэлж байна. Та нар бид хоёрыг сонсно уу гэж. Бид хоёр өнөөдөр муур явах гэж байгаа. Хоёр муураа авсан. Сая гэртээ хамаг бэлтгэлийн ажлаа хийчлээ. Тэгээ очиод юу бэлдсэнийг мань бичлэгнээс хараарай. Тэгээд ард манай муур маань вэ. Тэгээд энд манай нөгөө муур маань вэ. За яа өнөөдөр тэнгэрийн хувцамлсан байгаа. Тэш гараад ир. Оо тэш гараад ир. Эрэхтэй хөвчөг нэрээ зангаж үлгэх юм байна уу? Андаман жоохон сэтгэлээр унчихсан юм уу? Харин ч гоё юм шүү. За, нуурынхаа ирэг дээр ирчлээ. Ингээд нуурын дээр хүмүүс загас барьцааж байна. Яаши. Ямар ч гэсэн энтэй ингээ холбоод тэгээд лолоо болохоор бит хоёроос холбохдохгүй. Яа, одоо бит хоёр гоё авчирсан юм анбоксинг хийж байна. За, бичлэг янзлж байгаа бямсар юм байна. Энэ хэсэгт бит хоёр спикер дээрээ дуу тавьсан болохоор дахиад ингээд хоолоогоо бичиж байна. За, одоо ингээд хайрцагнаасаа юмнуудаа гаргаж үзүүлж байна. Энэ өндгөө сая гэртээ бэлдсэн. Дотор нь ногоон сонгон, тэгээд халуун жинжүү, сүү зэргийг хийгээд дутгаад ороосон. За, тэгээд гүнжтийн тоос, сой соус, гүнжтийн үр энтрээ гаргаж гин, мөөг гаргаж гин, хэрчсэн сонгон байна. Энэ сармис байна. За тэгээд ингээд тавьсан хачирнуудаа. Энэ кимчиг би өмнөх өдөр нь дарсан байгаа. Тэгээд шив шинээрээ байгаа кимчи. Энэ болохоор зүгээр нөгөө далайн замаг тэгээд ингээд хамталцсан байгаа. За тэгээд энэ гэрэлэн дээр шарж гана. Манай лола маань байна. Энэ юм грин ти мочи авсан. За энэ бичлэгэнд харагшаа гарах болно. Хоёр өглөө босоод жим ороод хэдэн цаг үед юм байна? 11 жим ороод 2 цаг болчоод тэгээ хараад юмнуудаа бэлдээд авчирсан. Одоо л дөнгөж өнөөдрийнхөө өглөөний цаг өдрийн хоолыг оройны хоолоо бүгдийг хамт идэх гэж байна. Энэ парк маань гинэрхүү харагдаж байна. За сайхан маха шаржин. Энэ ширимпиг өмнөх өдөр нь аваад тэгээ бадрал амталсан байсан. Ингэж өөрийнхөө ярьсан юм дээр дахиж дуу оруулах амар сони юм байна. Одоо уг нь бол энэ бичлэгэн дээр би бүгдийг нь тайлбарлаад ингэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ дээр ярьсан юмнуудаа одоо дахиж ярьж гин гэсэн үг. Тэгэхээр жоохон идэдтэй юм аа. За одоо нөгөө кимчигээ идэж үзэх гэж байна. Энэ нөгөө шин дээр байгаа болохоор айгүй гоё кранчи. Тэгээд энэ удаагийн кимчиний амталгаа амар гоё болсон юм шиг миний хувьд санагдсан.
За тэгээд ширэмпээ шарчихсан харагдчихээн. Би ингээд юм ярихаар амар сонирн тэгжээн ингэжээн гэдэг юм шиг лээ. Тэгээд цаашдаа ер нь бол тэхгүй хичээнэ. Юусоо ингэж ярьж юм уу бичлэг хийдэггүй байсан болохоор тэгээ багаар туршлага суугаад явж ин да. За мочогоо амталж үзэх гэж байна. Энэ ихний амтлагаан дээр айгу амтгүй юм шиг санагдчихсэн чинь ингээ идэх тусам айгу гоё амт ороод исэн. Хоёр дахь идээд тэгээ бүр ингээ амтанд нь ороод мочогоо дуустал нийцсэн байгаа бит хоёр. Айгу гоё амттай байсан. Уг нь бол энэ хэсэг дээр амар гоё ревю ярьж исэн гоё ээ энэ гээд. Энэ хэсгээр болохоор бит хоёр энэ модыг гандангийн нөгөө мод шиг юм байна гэд хоёлоо шоолоо ярьжсэн очиод хүслээ шивнээд хадаг уях уу гэд. Тэгээд сайхан хөвтцгээж гин. Манай хоёрыг халууцсан баха. Энэ өдөр гадаа 32 3 градус байсан баха. Нилийн халуун өдөр байсан. Тэгээд модны сүүдэртэйсэн болохоор бас гайгүй. За бит хоёрын түрүүний хоолоо ижсэн сарвч харагдчихээн. Ингээ модон доор бас ч гэж жоохон салхитай. Тэгээ модон доор исэн болохоор бас гайгүйсэн. Манай Лола одоо 6 нас хүрэх гэж байгаа. Тэгээд манай жижигэн муур анд маань болохоор одоо хэдэн сартай юм бэ? 9 сартай юм байна. Одоохондоо жоох нороо л байгаа. За одоо хэдэн цаг болж байгаа лаараа? Бараг 7 болж байна. Бараг 7 цаг болж байна. Ер нь одоо нарж арах гэж байна. За тэгэхэд манай хоёр мууж байгаа. Чи ингэж хараа. Энэ бодвол ингээд дэр нь нөгөө нэг гэрийнх нь өнөртэй амар аюулгүй санагдаад байгаа юм шиг нь. Тэгээд энэ дэрнээс ингэж солтох. Ингээ байцгаач. Одоо бит хоёр тэр юун дээр очих чинь. Одоо өгдөглөө тэр нэг модон тэр хэсэг дээр. Тэгвэл амар нартай гадсан түрүүнээс хойш. Яг үлдсэн бахараа сах будатаа ураг хийж байна. Одоо энэ батарейг наалчих. Оройн олоо идэж чинь түрүүн өдрийнхөө олоо гэсэн. Також надо что-то. Сайхан нар жаргаж байгааг харахаар сэтгэл сайхан тайвшраад гоё болж исэн. Энэ өдөр үнэхээр амар гоё байсан. Нэг юм байгальд гарч байгаа мэдрэмж тэгэл мотон доор хөвтэйл нар жаргахыг хараад бага бүхэндээ амьдралдаа бүх зүйл талархаад үнэхээр гоё өдөр болж өнгөрсөн. Иймэрхүү амралт ер нь хүнд маш хэрэгтэй болдог баха. Хэрэгтэй байдаг баха. Ийм
орой хоёлоо буцаж байна. Хоёлоо дөрүүлээ. Гэтэ юм дээр нэг амир орой харагдахгүй шүү дээ. Камерын дээр.